Зэд хантай бүтээлийн нурууны дархан цаазат газар. Монгол нутгийн уран баян байгальд даргалагдсан олон газар бий. Үүний нэг Зэд хантай бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамт олонны ажил үйлсийг сурвалжлахаар Булган аймгийн Сэлэнг сумыг зорилоо. Нүд унгаж сэтгэл алдармаар Булган хангай намрын гоёлоо өмсөж өнгөөр алаглана. Ургамал ногоо жигдэрсэн, ан амьтан сүлжилтсэн, онгон дагшин байгальтайгаа үлдсэн монголчууд бид үлэмжийн их хувь заяатай ард түмэн юм а. Тэнгэр түшсэн аглаг уулс, долиглон урсах ус мөрөн, мөргөд цуцам хөх тэнгэртээ сүслэн, байгаль эхийн эргшээл эвээлд багтан нүүдэлдэг, нүүдэлчин түмэн эрднээс унган байгалаа ээж аав шигэ санан хайрлан хамгаалдаг эрдний сайхан уламжлалтай. Зэд хантай бүтээл гэсэн гурван сүрлэг нуруу биднийг тосон алсын алсад тэнгэр шүргэн үйлстэй цүлэлдэн дүнхий. Энэ сайхан байгалаа бид хэдхэн жилийн дотор устгаж зүйтгэсэн гэхээр харамсмаар. Хүн цаг хугацааг буцааж хийсэн үйлээ зөвтгөж болохгүй нь хамгийн том гэмээр. Зэд хантай бүтээлийн нурууд тэдгэрийн салбар уулсан Монгол орны модны нөөц бүхий газар гэлээ. Эдгээр нурууны ойн ихэнх нь уулын ой бөгөөд улсын ойн сангийн талбайн 10 орчим хувь, нийт 611,300 га талбайг эзэлдэг. Энэ баялгаас нь болоод ой модыг сүүлийн 50-аад жил үйлдвэрлэлийн зориулалтаар огтолж байгаагийн дотор одоогийн дархан цаазат газрын нутаг дэвсгэр болох хантайн нуруу, бүтээлийн нурууны салбар уулс, тариахтай, бүкси, харцай, ширмэн, ороох зэрэг газруудад хялгантын мод бэлтгэлийн аж ахуй сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд гол төлөв нэлэнгүй огтлох аргаар жилд дунджаар 200 мянган шометр мод огтолж байжээ. Үүний зэрэгцээ жил бүр ургамал ургаж эхлэх цаг хугацаанаас өмнө их хэмжээний ой мод түүмэрт шатаж, ойн нөөц, биологийн асар их баялаг устсаар байна. Монголчууд бидэнд үлэмжийн их хувь заяагаар олдсон энэ сайхан нутгаа ирээдүй хойч үедээ энэ л хэвээр нь үлдээхийн тулд дархан цаазат болгон хамгаалахаар 2011 онд улсын тусгай хамгаалалтанд авчээ. Мөн оныхоо 4-р сард байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалаар дархан цаазат газрын хамгаалалтын захиргааг байгуулан Зэд хантай бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нэг хүнтэй үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол одоо 4 мэрэгжилтэн 11 байгаль хамгаалагч, жолооч, яруу гээд 23 ажилтнтай болж өргөжин үйл ажиллагаагаа явуулж байна. Хамгаалтанд агуулсан шалтгаан бол үндсэндээ энэ Орхон аймаг том аймаг байна. Түүний хажууд хялгантын модны үйлдвэр гэж 20 жил одоо энэ байгалаас модыг ашиглаж байсан. Дээр нь бас Монгол дэр модны үйлдвэр, Төмөр замын дэр модны үйлдвэр бас 20 жил одоо энэ модноос дэр модыг авч ингэж ноёг их хэмжээгээр эдүүлж ашиглаж байна. Энүүнтэй холбогдуулаад ойлгож нөгөө талаар бас энэ хөвч тайга олсон юм одоо ой хэрийн төмөрийг гарч уурай шилтэг авчихсан. Энэ мөнгөтэй холбогдуулаад одоо ер нь улсын тусгай хамгаалтанд болсон. За бидний гол зорилго бол одоо энэ одоо сайхан байгаль дэлхийг унган төрөнд хадгалж хамгаалan ирээдүйн хойч үед өвлүүлэх ийм зорилготой ажиллаж байгаа усуд энэ дархан цаастай газар болсноос хойш нөгөө хөрөөний дуу сонсогдохой байлаа, элдвээ машинууд явхой байлаа, янз янзын одоо ханчид ирэхээ байлаа. Одоо бид нар хамгаалсан сайхан одоо ганцхан одоо сүүлийн үед энэ чом их болоод байна гэж хэлээд. Тэгээ нутгийн иргэд бол их юм сайтай. Байгалийн бүс бүслүүрийн онцлог, хэв шинжийг төлөөж чадах, унган төрхөө хадгалсан байдал, шинжлэх ухааны онцгой аж холбогдлыг нь харгалзаж, байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах зорилгоор улсын тусгай хамгаалалтанд авсан газар нутгийг дархан цаазат газар гэдэг.
Зэд хантай бүтээлийн нурууны энэ бүс нутаг нь ара үүртөө битүү ой, бисрэг, нам уул нурууд, гол мөрний хөндөй хосолсон хосгүй баян нутаг төдийгүй сэлэнг мөрний томоохон цутгал, эг, эрен, илэнх, азраг, тарвахтай, зэлтэр голуудын сав газар юм. Ойн зармаар олон тооны гол горих их аван урсдаг бөгөөд бүгд эг, азрагын голд цутгана. Хойд талаараа Оросын холбооны улстай хиллэж, зүүн талаараа Сэлэнг аймгийн Түшиг, Цагаан нуур сумтай. Баруун тал болон хойд хэсгээрээ Булган аймгийн Тишиг, Хутаг өндөр, Сэлэнг сумтай хэлэлдэг. Манай улсын хилийн гадна орших тайгын бүсийн өмнөд сэжүүр зэд бүтээлийн нуруугаар дамжин орж ирдэг байна. Энд шинэс хушмод өтгөн өндөр ургахын хамт зарим газраар гацуур нарс холилдон ургана. Шинэлсэн хушин ой элбэг тааралдана. Ойн дагалт баялаг болох самар, үгрэнүүд, нэрс, гүзээлзгэн, алирс зэрэг жимсгний нөөц ихтэй. Ан амьтан араатан жигүүртний үлгийн энэ нутагт ховор амьтны жагсаалтад орсон дагуур зараа, Монгол тарваг, хөх олб, заарт ондоотроос гадна хярс, үнэг, хүрэн баавга, ойн булга, нохой зээх, цагаан уян, шилүүс, зэрлэг гахаа, бадан хүдэр, бараан хандгаа зэрэг 15 зүйл амьтан бий. Монгол орны ховор амьтны жагсаалтад орсон бараан хандгаа, халиун буг энэ л нутагта эдээшин байдаг. Дархан цаастай газар байгуулагдсанаас хойш биотехникийн арга хэмжээ гэдэг асуудал дээр бас нэлээд анхаарч байгаа. За энэ нь болгоо зүгээр яг энгийн хүмүүсүүд бол тэрийн хүмүүсүүд бол энийг сайн ойлгохгүй болох юм. Ялангуяа энэ хангаа газар биотехникийн арга хэмжээ дээр өвс хадлан бэлдээд яадны гэсэн тийм ойлголт байдаг л да. Гэхдээ энэ зүгээр амьдрал дээр харагдаж байна. Өнгөрсөн жил бид нар биотехникийн арга хэмжээгээр хадлан өвс бэлтгэсэн. Тэгэд одоо ан амьтан дээр бэлтгээд ингээ буглаад хайцсан өвсийг бол өвөлжин идэл ингээ тогтвортой тэгж бүр сүргээрээ ингээ өвөлжж байна л да. Нөгөө талаар энэ манай ялангуяа энэ Тишиг сумын нутаг дээр нурын мараа гэж асар том нурын мараа байдаг. За энэ марааг бид нар ерөөсөө мараа долоочгоо яатсан. Одоо эдгэлцсэн юм байсныг бид нар сэргээж өнгөрсөн тоон хужир тавьж тэгээд тэр мараа долоочгийг сэргээсний үднэд өнөөдөр одоо тэнд бол ан амьтан бүр сүргээрээ ингээд бүр тогтвортой байдал бий болоод нөгөө Оросын талаас тэр яг хэл дагуу ингээд мараа тарьсан тэр дүү ан амьтан их нүүдэл их юм асуудал гарч ирсэн байхгүй. Тэгээ энэ асуудал одоо бүрэн зогсож тэр нурын мараа чиглэлд айл болохоор хүн амьтан явдаггүй. Тийм хөдөлгөөн багтай. Тэгээ ан амьтад одоо их нутагшдаг. Ийм газруудын мараа долоочийг бид нэр сэргээж байгаа. Байгаль хамгаалагчид маань 4 өдөр болгон станцаараа холбогддог. Тэгээд станц үедээ бол гар утас муцаар тэгэл сүлжээтэй газар ирж хайж байгаа ямар нэгэн байдлаар холбогдож мэдээлэлээ бол байнга өгч идэг. Тэгээд тэрний дагуу болохоор би Бионсам програма болон байгаль орчны вебсайт тэрэнд болохоор яг дархан цаас газартаа болж байгаа үйл ажиллагааны тухай бүх мэдээллийг одоо байнга оруулж идэг гэсэн. Зэд хантай бүтээлийн нурууд тэдгээрийн салбар улсыг дархан цаацтай болгож хамгааснаар халтар халиун буг урамдаж ханга дэлхий тайван амгалан болжээ. Ан амьтны тоо толгой нэмэгдэн эдээшиж дассан газартаа өсч үржиж байна. Нутгийн иргэдтэй хамтран ажиллаж айл өрх бүртээ түүмэрийн гэрээ хийснээр үр дүнд хүрч байгааг тэд хэлж байна. Уулын амыг эзэнжүүлж хавар намрын хуурай шилттай улиралд 10-аас доошгүй хүнийг цалинжуулан морин эргүүл хийлгэснээр модны хулгай, хууль бусаар ан агнах зөрчил эрс багасжээ. Нутгийн иргэд байгаль хамгаалахад хамтарч ажилладаг. Зэд хантай бүтээлийн нурууны дархан цаазад газрын хязгаарлалтын бүсэд 33 малчин өрх бий. Эдгээр иргэд идэвхтэн байгаль хамгаалагчийн үүрэг гүйцэтгэдэг байна. Энэ газрыг дархан цаазтай байлгахад байгаль хамгаалагчид хамгийн их үүрэг хариуцлага хүлээж сэтгэл зүтгэлээ байгаль хамгаалах үйлсэд харамгүй зориулж байна. Зэд хантай бүтээлийн нурууны дархан цаазад газрын хамгаалалтын захиргаа 15 хамгаалагчтай. Тэд жилийн 4 улиралд унган байгалаа хүн дайснаас хамгаалж байдаг. Булган аймгийн Сэлэнг сумын харьяат энэ нутагтаа одоо амьдарч ажиллаж байна. За энэ байгаль хамгаалах салбарт бол урд нь олон жил бодоод идэвхтэн байгаль хамгаалагч хийж ирсэн. Тэгээ ойрын үед дархан цаасд газарт ороод 2 жил гаруй хугацаанд ажиллаж байна. За энэ хамт олонны дунд ажилласнаар бол өөрөөрөө байгаль хамгаалах ажилд гар бие оролцсон ажиллаж байгаадаа бахархаж байна. Хотог өндөр сумын байгаль хамгаалагч 7 жил хийгээд. Тэрнээс хойш идэвхтэн байгаль хамгаалагч 10 жил хийгээл. Тэгээд зэд хантай бүтээлийн нурууны дархан цаад газар
байгууллагууд энд байгаль хамгаалагчаар ажиллаад одоо 2 жил болж байна да. Хандгаа буг согоо гэл одоо нэг ховор за тэгэл гөрөөс баг гөрөөс гахамаач одоо байдаг. Ер нь зэд бүтээл хантаа нуруу бол тэр чигээр ан амтны орон. Энийг хамгаалах ажилд бол биднес одоо идэвхтэй ажиллаж байна да. Манай тариахтай амт чинь төрөл бүрийн амт би эми ургамал би тэгээд байнгын хөл хөдөлгөөнтэй байдаг. Хужиртын такси, хужирт тишгийн таксинууд ингээ байнга зорчиж идэг. Хөл хөдөлгөөнтэй. Орон нутгийн байгаль хамгаалагч нар Туул сангийн байгаль хамгаалагч нартай нийлж хамтарч ингэж ажилладаг. Ер нь энд том тул загснууд ер нь их байдаг гэж ярьсан. Хөгшчүүд ярьдیں۔ 3-4 метр шавхуу орчим тиймэрхүү том хад байсан. Тэрнтэй л ер нь ойролцоо байсан гэж хөгшчүүд ярьдаг. Ер нь тэгээд Монгол ховорцсон их тул загсаал ер нь хамгаалж байна да. Цэвэр ариун сайхан байгальда энэ байгальд бол онгон төрхөөр нь байлгах хойж үр хөвгттэй нэг бол байлгахын төлөө ажиллаж байгаа та. Зэд хантай бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа байгуулагдсан цагаас хойш цаашдын хөгжлийн менежментийн төлөвлөгөө боловсруулж дархан цаазат газрынхаа дотоод бүсчлэлийг тогтоон батлуулжээ. Материалыг баазаа бэхжүүлэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хамгаалалтын захиргааны байрыг Булган аймгийн Сэлэнг сумын төвд шинээр барьж ашиглалтанд оруулаад байна. Мөн байгаль хамгаалагчин нэг загварын 2 байртай болжээ. Байгаль хамгаалагчдынхаа амьдрал авах үед дэм болж нийгмийн асуудлыг нь давхар шийдвэрлэхээр мод үрсэлгээний хүлэмж байгуулахаар зорж байна. Зэд хантай бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа газар нутгаа бүсчлэхтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой 300 га газрын маршрут тогтоожээ. Энэ сайхан хангай ан амтан араатан жигүүртэн уул ус ургамал модноос гадна түүхийн олон дурсгалыг агуулж байдаг. Энэ түүх дурсгалын одоо янз бүрийн сайхан юунууд байна. Сая одоо тэр доор тэр нэг бурхан байна, дарих байна. Тэрийг хууч одоо бөксөн хийгээд байсан. Тэрний туурын дээр одоо тэр бурхны одоо ийм сэлбэр зураг байдаг. Тэрийг сая одоо ингээд үзүүлсэн байна таад. Тэр бас их ховор зүйл байгаа. Тэгээ одоо энэ бичих тад маань байж байна. Энэ бол одоо ерөөсө манай эртний өмнө 2000-аас 3000 жилийн настай гэж эрдэмтэд ярьдаг. Энэ зүг зурган дээр бол одоо ерөөсө их 3-аас 4 үеийн одоо тийм түүх агуулсан байдаг гэж ярьд юм байна лээ. Тэгээд ямар учраас тэгж тэрийг яаж мэдэж чинь гэхлээр энэ алаг буг гэдэг юм энэ дээр одоо байж байгаа. Энэ алаг буг гэдэг өөрөөс их ховор байдаг. Өөрөөс энэ бол их олон жилийн тийм түүх агуулсан байдаг гэж тэр эрдэнэтэнд тий энэ одоо яг манай нутагт одоо энэ байсан шиг байна. Аргал янгир хүртэл одоо энэ дээр байсан байгаа, зурсан байгаа. Тэгэхээр одоо энд бас энэ аргал янгир байдаг байсан байна. Ерөөс энэ дээр байгаа бүхэл амьтад одоо энэ нутагт одоо ингээм амьдарч байсан байна гэдэг одоо ийм түүхийг одоо ийм агуулсан байдаг. Одоо энэ бичих тадыг одоо ялангуяа энэ ерөөс их ховор гэж байгаа. Энэ дээр бол дээрээс гадаад дотоодын улсууд ирж байна. Энэ манай эрдэнэтэн докторууд ирж энэний одоо ном зохиол юмыг бичих гэж одоо ерөөс юм яах гэж одоо их ирж судалж байгаа сүүлийн 2 жил ер нь хүн их ирж салдаг байгаа. Тэгэхээр хантай нурууны энэ хавьд бол үнэхээр бас байгалийн үзэсгэлэн төгс юм сайхан газар юм аа. Тэгэхээр бид бүхэн дархан уул гэд эртээр үеэсээс энэ нутгийн ард зон шүтэж ирсэн хайрхны өмнө ирээд байна. Энэ хайрхан маань одоо манай нутгийн одоо хамгийн том шүтлэгтэй одоо ийм сайхан мундаг хайрхан байгаа. Одоо яг манай дархан цаас газар яг хилийн яг юун дээр одоо оршиж байгаа. Яг хил дотор оршиж байгаа. Яг хилийн зааг нь явж байгаа. Одоо ийм хайрхан байгаа. Энийг одоо нутгийн иргэд бол одоо ихэж шүтэж хөндлөж ирдэг. Тэгээ одоо энэ хэдийнээс ингэж хөндлөж яаж ирсэн бэ гэхлээр одоо энийг одоо нэг 2 том чулуу ингээ байгаа юм. Энэ авраг дээрээс нь авраг могоо одоо дарсан гэж тийм домогтой байгаа. Энэ 2 чулуу энд одоо энэ могоог дарсан цагаас эхэлж одоо энэ хайрхан уулыг шүтэж одоо ингэж дахиж онголж ирсэн юм уу гэж одоо ингэж яригддаг. Ирсэн байх гэж яригддаг да. Тэгээ одоо Нутгийн ард иргэд ер нь одоо энэ ойр хавийнхаа нутаг ус ихэд бас шүтэж дээдлэх юм тийм яг нутгийн хүмүүс нь бол тий ер нь одоо ингээд нутгийн иргэд бол ер нь энэ орон нутаг байгаль дэлхийг ер нь их шүтэж ингэж амьдэрдэг. Одоо ер нь
байгалаа шүтэж байгалаа хайрлаж явна гэдэг бол одоо Монгол одоо бидний одоо гол одоо юу юм уу да? Зорилго юм уу да? Ер нь тэгээд байгалаа хамгаалж хайрлаж ийн гэдэг бол одоо ер нь тэгээд нэг ёсны одоо буян юм да ерөөсөл тий. Байгаль дэлхийг шүтэн үр шимийг нь хүртэн сүслэж амьдардаг Монгол түмэн тэнгэр дуугархад ч төрийн сүлдэндээ майн уншин залбирдаг. Харан багтах тусам эх орон минь уудан болж чанар минь хүн болгоо. Эх байгалаа хайрлан хамгаалж амьдрах эрхтэй эх оронч иргэнчин болъё. Сибирийн тайгатай хүйгээр холбогдсон сорлог өндөр гурван нууруу анд гүрэнтэй хаяа залгасан ар Монголын үзэгсэлэнд нутагаа баяр Монголын ирээдүйд өвлүүлэхээр атлан садлсан ховрхон нутагаа төр засгийн хаан эвэлд багтсан тусгай хамгаалалттай дархан газараа антидэн сүргэлэн нутагшсаа аглага тайг хөшхангай эрдэнсэ хэвлидэ ноцлсоо ариун дагшин өлгийн нутагаа аяар Монголын хаан ирээдүйд өвлүүлэхээр дархлан садлсан ховрхон нутагаа төр засгийн хаан эвэлд багтсан тусгай хамгаалалттай дархан газараа улсынхаа байгалыг хамгаална гэдэг чинь сайхан ажил тав. Энэ нутагт одоо яг хар багасаа төрж өссөн. Өөрөө энэ сургуулаа төгсөөд энэ мэргэжлэр ажиллаж байгаа бас баяртай юм л да. Бахархдаг тий. Тусгай хамгаалалтаа олсноос хойш бол амтын үн одоо илбэгшиж байна. Энэ байгаль орчноо хамгаалах ажил бол ер нь Монгол хүн бүрийн сэтгэлийн ажил байх ёстой. Энэ ажилд одоо өөрөө ажиллаж байгаадаа бас бахархаж байна. Хүний нинжин сэтгэл өдөр өдрөөс алсарсаар. Үүнийг даган их болсон байгаль дэлхий уулус ургамал амтан араатан жигүүртэн биднээс алхамаар холдсон. Дэлхийг гойсон хангай нутгийн холын бараа сэтгэл үлдэж энэ хамт олонны итгэл зүтгэл амьтны үр төлдөө сүүдрээ тусахаас цээрэлдэг Монгол ухааныг энэ цагт ч өргөж